Just because I can't kiss you is the dishes in the sink or the lack of a wink, or just because I love my life with you. Хай манай хаан за хитүүлээ. Би өнөөдөр та нарт Итали эмээгийн гэрээг харуул. Италичууд ерөнхийдөө бол яаж амьдэрдэг, ялангуяа настай хүмүүс нь ерөнхийдөө яаж амьдэрдэг гэдгийг зур хальт харуулъя заяа. За өнөөдөр болохоор 100 сарын баярын өдөр. Тэгээд та яд бас ерөнхийдөө ямар хуу хоол ийдсэн яасан хийснээ бол сонирхолтой байж магадгүй гэд харуулъя. За надад ч гэсэн дараа нь гоё дурсамжүүлдэх бах. Бадвал хитүүлээ болоо нөгөө эхлүүлцэх. Бүрхэн гэрээ. За энэ болохоор том өрөө нэ. Бүрхэн багад энэ чинь ингээд ийм их цэцэгтэй. За ингээд энэ ч хамгийн орж ирээд хамгийн их надад таалагдсан юм гэх юм бол ийм бид нар бол хөргөчнөр л наалтуудыг наадаг шүү дээ. Эдний эмээ 90 настай хүн байдаг. 90 хэдтэй 91 2-тай байна уу. Тэгээ ингээд хүүхдүүдээ авчирч өгсөн ч юм уу өөрийнхөө явж исэн газруудынхаа наалтуудыг энэ чинь ингээд наацсан. Бас ингээд наачаар өөр харагдаж байгааз. Тийм уран зурагтай. Тэгтээ энэ ингээд хуучин гэр гэсэн мөртлөө хөрхөн одоо энэ гэрэл гихтэл ингээд дээрээс унаад ирдэг. За тэгээд доор нь хөрхөн ингээд цэцэг тавьчихдаг. Тинчээ нэг кактус байна. Багшуу байна. Тэгээ энэ италичууд нэрээ ийм партай байдаг. Тэгээ энэ пар нь аль алисаа шалтгаалаад өөрлөд юм байлээ. Зарим нь болохоор алхтай халдаггүй, зарим нь болохоор аюу сайн халдаг. Түүний авчирчсан бас ингээд яг манай монголчуудтай адилхан айгүй их нэг иймэрхүү чимэглэлүү за мэдээж мэрхнүүд энэ төр хичдэг юм. Чимэлцэн жижиг гэлтгүй. Амар чамин бааз. Маш чамин. Ийм том өрөө байна. За шинэ жилээрээ болохоор эдийн хүмүүс ерөнхийдөө италичууд гэртээ иймэрхүү чимэглэл засдаг гэх юм уу. Тэгээ бас ингээд хүүхдүүдийн зургийг ингээд тавьсан амар хөргөө. Гайгүй хөргөн чимэглэлцэн. За ингээд чигээр явахаар коридор байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ гэрт ирээд хамгийн түрүүнд надад таалагдсан нь ийм зургууд нь амар ийм хөөрхөн чамин хөөрхөн байсан. Тэгээд зургууд нь бүр үнэхээр гоё таалагдсан. Ямар манганууд байна. Түлэ хари. Did you read all of them, Mamo? No. Whose? My aunt. Это гуйтагийн биш юм байна. Гуйтагийн ахыхан манга. Нөө тийм олон олнороо байд юм байна. Энэ гэхдээ Япон юм болов? Япон биш юм шиг байна. Тэмүүжин. Why it's Тэмүүжин? Mamo, look. I don't know. What it says? Searching for Timuji. It's Mongolian name. I don't know. Temujin is Genghis Khan name. It's like an Italian Superman manga. Let's say it's an Italian manga. Wow. My uncle is like collecting them. Нэг карта. Темужин хайж байгаа гэдэг юм нэртэй манга шүү дээ. Вау. Ямар сони те доги наага цахайхан манганууд гинэ. Тэгээ наага цах гэдэг чи одоо баргалж
манай имимиг үе хүн байхгүй юу. Жи слован интернет те энэ ч тийм биш тийм ч Итали хэлний юм ном баг шүү байна. За одоо нөгөө тал руу нийтлээ харъя заяа. За бас янз бүрийн ном баг шүү байна. За энэчээс ингээд сонирхолтой нэг гүйдэг имигийн хэдүүлээ байгаа шүү дээ. Тэгээд ач зээнийхаа альбомыг ингээд хийчтiin билээ. Тэгээд энэ дотроо ингээд зургнууд нь бүр төрхөөс нь ихсүүлээд ингээд зургнуудыг ингээд хийчихсэн. Амар хөөрхөн. Тэгээд нэгүйдэг имээ нийтдээ 4 ач зээтэй болохоор яг ингээд 4 ач зээнийхэн дөрвөлнгийнх нь альбомуд байдаг юм байлээ. Тэгээд имээ 90-аас сурсан байхгүй юу? Өмнө жил. Тэгээд 90 гэд тоогоо энэ чинь ингээд тавьчиж нөхөл бөмбөгтэй холбоотой хэвлүүлэг тоглоом ба шүү гэн тийм ээ. Базлах шүү. Энэ бас Италийн гэрүүдэд амирх байт юм билээ. Би бас гүйдгийн гэрийн гэр одоо төрсөн гэртэн ч харж исэн. Энд ч гэсэн харж ийн. Италичууд агиух байт юм бэл. Ийм хөрхөн гэрэл юм ногоо өнгөтэй дээгүүрээ ийм дугуйнууд байна тий. Энэ дугуйг одоо бодвол бас л нэмэгийнх нь хүүхдүүд нь л цуглуулж ирсэн баг. Химэл цэцэг. Тэгээд ингээд гүйдгийн зураг үеэлүүдийн зураг хөөрхөн ингээд хүүхдүүдийнхаа ач зээнийхаа яг ширээнийхэн дээр ийм сайхан хүүхэн байна. Ийм нэртэй ийм зураг байна. Өчтөр харин бичээл хийх гээд энэ дээр суужсэн дээш харсан чинь ийм зураг гарч ирэхээр гайхсан. Тэгээд Te fa la scusa? Compro le mie, le compro la carta. Dai che mangiamo, solo si raffredda. Burino, vieni. Grazie. Ma che sta a fare? Anche quello della giacca. Luca. No, non ci arriviamo. Ciao Nina. I miei parenti. Like it?